Aqua Fitness гэдэг нь фитнесийн нэгэн шин төрөл юм. Усан дотор дасгал хийснээр маш богино хугацаанд огт ядралгүйгээр илүүдэл жингээ хасгаас гадна усан дотор хийж байгаа гэдэг утгаараа сул арьс чангардгаараа давуу талтай. Aqua Fitness-ийн дасгалууд нь бэлхүүс, гарын буглаг, гуй зэрэг бүсгүйчүүдийн хамгийн санаа зовдог хэсгүүдэд төвлөрсөн байдаг. Усан дотор та 1 цаг дасгал хийгээд үр дүнг нь мэдрэх болно. Жирэмсэн үед болон 50-аас дээш насныхан хит ачаал лавалгүйгээр жингийн илүүдлээс сэргийлж хөдөлгөөний дутагдлаа арилгахыг хүсдэг. Мэдээж жирэмсэн үед болон 50-аас дээш наснд эрчимтэй фитнес, дасгал хөдөлгөөн хийн гэдэг гэмтэж бэртэх эрсдэлтэй байдаг. Харин усан дотор дасгал хөдөлгөөн хийхэд унаж, гэмтэж бэртэн гэх аюулгүй усан дотор биеийн жин хөнгөрсөн байгаа учраас үе мөчний сонголт илүү сайжирч, усаа дагаад дасгал хөдөлгөөнөө уян хатан хийх боломжтой байдаг. Бас хэвлийдэх урагт болон биед ямар ч дөрвөлт өгөхгүй даваа талтай. Зүрх судасны өвчтөй болон даралт өндөртэй усан эмчилгээ шаардлагатай хүмүүс Aqua Yoga хамгийн үр дүнтэй. Aqua Gym буюу эрчимжүүлсэн Aqua Fitness нь эмэгтэй, эрэгтэй ч хүн хичээллэх боломжтой. Ихэнх эрэгтэй хүмүүс жингийн илүүдэлтэй анхаарал тавих нь муу байдаг. Усан дотор жингээ илүү хурдан хугацаанд хасдаг учраас сүүлийн үед эрэгтэй тамирчид усан дотор янз бүрийн төхөөрөмжтэй бэлтгэлээ хийдэг болсон. Aqua Gym нь taekwondo, бокс, кикбокс голчилсан дасгалтай. Эрчимжүүлсэн гэдэг утгаараа эрэгтэйчүүдэд илүү тохиромжтой. Тийм учраас жингээ хасахын тулд шууд фитнес клубыг зорилгогүйгээр эхлээд усан доторх жимээр хичээллэж, өглөгөө багасгаж, хөдөлгөөнөө сайжруулад дараа нь булчингаа хөгжүүлэх нь хамгийн зөв арга гэж эрчүүддээ зөвлөж байна. Усан спорт, усан сэлэлт нь олимпийн их спортын төрөл боловч хүн болгон сурах боломжтойгоор хамгийн түгээмэл спорт юм. Сэлэлтийн анхан шатны сургалт нь сэлэлтийн төрлүүдийг анханаас нь зөв техниктэй сурах боломжтойгоор давуу талтай.